Сайхныг байшин дотроос мэдрэх боломжийг олгож чадсан онцлог загварыг бий болгов. Кабины хувьд огт шугам сүлжээнд холбогдоогүй байгальд байрлагдахаар минимал байдлаар загварчлагдсан. Зочдод хотын амьдралаас төр зурч гисэн амсгийн байгалийн сайханд амрах, ирч хүчээ нөхөх боломжийг олгох нь кабины гол зорилго юм. Бид аль болох үзэсгэлэнтэй байгальд кабиныг байрлуулдаг. Хамгийн гол нь хотоос ирж байгаа зочин маань цагийн дотор л ирж чадхаар байрлалыг сонгодог. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн маань ажил 5 цагт тарсан бол 6 гэхэд цаад хугацаа нь 6 цаг 30 минут гэхэд ирсэн байна гэсэн үг. Кабины бүх материал нь Австралийн. Кабиныг жүүд гэж нэрлэдэг ба Аделаид ууланд байрладаг. Жүүд нь 14 м квадрат талбайтай. Дээврийн өрөөндөө том хэмжээний ортой, газартай бэхжүүлэгдээгүй учраас зөөвөрлөх боломжтой. Анхнаасаа л бид том цонхтой хийх зорилготой байсан. Энэ нь бидний дизайны маш чухал орон зайг эзэж байсан. Ямар ч тач зочин амрангаа байгаа орчныхоо бүхий л үзмжийг харахад хангалттай том хэмжээтэй. Мөн байгалийн гэрэл таазны өндөр цонхны хэмжээ зэрэг нь орчныг том мэт мэдрэмж төрүүлэхээс гадна эдгээр нь бүгд нийлээд маш үзэсгэлэнтэй орчныг бүрдүүлж чадсан. Гадна басаадад усан онгоцонд ашиглагддаг бүрэн боловсруулж нэгтгэшүүлсэн панерыг ашигласан. Энэ нь ямар ч байгалийн үзэгдэлд маш төсвөртэй байж чаддаг. Өмнөд Австралийн хувьд цаг агаар хүншүүлээ. Өвөлдөө маш их хөтрээд зундаа нэмэх 40 хэм хүртэл халдаг. Энэ ч учраас ийм цагуурт төсвөртэй материалыг сонгох нь маш чухал байсан. Бид зориуд энэ материалыг сонгосон. Мэдээж байглаас бага зэрэг ялгаруулах байдлаар будснаар буцаад олоход хялбар. Жижигхэн орон зайд минимал загвар гаргахын тулд аль болох энгийн бие биетэйгээ хоршдог материал ашиглахыг зорьсон. Барилгын дотор ханыг Австрали панераар хийсэн. Хан, тааз, тавилга гэд бүгдийг нь адилхан мотор хийсэн болохоор хоорондоо маш сайхан зохицдог. Өндөр тааз болон том хэмжээтэй цонхыг гаргаж өгснөөр орон зайг илүү том мэт мэдрэмжийг төрүүлдэг. Энэхүү орон дээр амрах, ном унших, өдрийн цагаар хэвлэхэд тохиромжтой. Өндөр тавсан дээр байршуулсан учраас орон зайн бага зэрэг тусгаарлалтыг бий болгож байна. Гал тоогоог аль болох энгийн хэрн үзэмжтэй хийхийг хичээсэн. Танад байдаг бүх гал тогооны хэрэгсэл энд байгаа. Мэдээж төвийн цахилгаан шугамд холбогдоогүй учраас газын плэтгэг ашигладаг. Мөн дотор байх үедээ дарвал газын халагчийг ашиглаж болно. Гал тогооны эргэн тойронд маш их тавир байгаа. Өнгөний эсрэгцлийг бий болгох үүднээс зарим зүйлсийг нь хар өнгөөр хийсэн. Жишээ нь хар өнгийн гэрэл, хар өнгийн цонхны хаалт, хар өнгийн угаалтуур гэх мэт. Жижиг орон зайтай барилга дотор байгаа бүх зүйл давхар гүйцэтгэдэг байх хэрэгтэй. Өглөөний цагаан уухтаа суудаг сандлыг давхар гал тогоон дээрх тавиуруудад хүрэхэд ашиглаж болно. Дээврийн өрөө рүү шатаар авдаг. Орон нь маш том хэмжээтэй, үнэхээр тухтай. Мөн энэ хэсэгт орчныг бүхлээр нь харах боломжтой цонх байна. Хөшгтэй учраас бүрийн орон зайгаа үүсгэх боломжтой. Ариун цэврийн өрөө рүү ороход хамгийн түрүүнд Япон загварын гүйлэг хаалгыг харах болно. Энэ торхыг дарсны үлрээс авчирсан. Тэгээд үүнийг усны хамгаалалттай болгоод бааны зориултаар ашигласан байна. Нийтийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас бордоо болгон хувиргадаг суултуурын загварыг ашигласан. Гэрлүүд нь аль болох бага эрчим хүчээр ажилладаг байх хэрэгтэй учраас дандаа LED гэрэл ашигласан. Мэдээж дээвэртэйгээ нарны эрчим хүчний самбар байршуулсан бөгөөд цахилгааны бүх асуудлыг нараар шийдсэн. Мөн ус зайлуулах дотоод системийг хийж өгсөн ба борооны ус дамжин явсаар кабины доор байлгах маш том усны танк руу орно. Бороо багтаа саруудад усны машинаар ус зөөлөн авчруулж гадаа байрлах энэхүү том усны танканд нөөцөлдөг. Хотоос зайтай утсаа унтраагаад хайртай дотны хүмүүстэйгээ хамт
байгалийн сайханд амрах орон зай хүний амьдралд маш чухал шүү дээ.